Нүүд ашиг сонирхлын асуудал байхгүй. Юу байдیں۔ 2.5 тэрбум гэхлээр чинь бүр тэр дивангарын юм яриад байгаа шиг байна. Хоёулын сая тэрхэр 4-5 юм яриад байгаа юм аашаа. Баримттай юм гаргаж ирсэн үед би тодорхой. 5 жилийн өмнө тийм юм байсан гэсэн үг. Тийм юм л ярьсан байлээ шүү. 2004 онд нэг удаа миний хүүхэд яриаг хийсэн байлээ. 2006 онд нэг удаа яриаг хийсэн байлээ. Тэгээд тэр ном журмынхаа давуу тэр гэрээний дагуу тэр ажлуудаа хийгээд болсон. Энэ бол улс их хурлын тэд нар нямдорч олон нийтийн өмнө хэрхэн мэлж бодлоолж өөрөөсөө асуудлыг түлхэж Монголын ард түмнийг хуурсаар өнөг хүрсэн ганцхан жишээ. Анх эрдэт үйлдвэрт надад хувийн ашиг сонирхол гэхэр зүйл юу ч байхгүй хэмээн мэдэгдэж байсан тэрээр баримт шаардсны дагуу хүүгийнх нь компани шахаа олон нийтэд дийл болоход энэ бол эцэг хүний үүрэг гэсэн тайлбарыг сууж байна. Мэдээж эцэг хүн хүүдээ туслах нь жам боловч нямдорчийн иргэн тойронд үүссэн энэ нөхцөл эцэг хүний тусламж огт хамаагүй. Зүгээр л энэ хэн байсан бэ? Одоо хэн байгаа вэ? Ирээдүйд хэн байх вэ гэдгийг илэрхийлсэн товч бөгөөд тодорхой хариулт байсныг олон нийт анзаарч эхэлжээ. Хятадын тагнуулын гэх хэргийн тухайд тухайн үеийн тагнуулын ерхий газрын даргасан хошууч генерал Баатар хангалттай нотлох баримт цуглуулж холбогдох байгууллага эрх бүхий албан тушаалтнуудад шалгуулах хүсэлт гаргасан ч өнөөдрийг хүртэл ахиж гарсангүй. Баатар генералын тухайд нямдорчийг 1990 оны 5 дугаар сард Хятадын тагнуултай уулзж байсныг харсан гэрчүүд тэр үеийн үйл явдлыг харуулсан зургууд Хятадын тагнуулын ажилтнуудтай холбогдсон баримт мэдээлэл эрх бүхий албан тушаалтнуудтай уулзсан хальс бичлэг зэрэг түнслэн нотлохоо цуглуулсан байдаг лээ. Гэсэн ч нямдорч хууль зүйн дотоод хэргийн сайд болсон цагаас эхлэн Баатар генералыг мөрдөж 2003 онд хүн гүтгсэн хэрэгээр мөрдөн суулгаж 2004 онд харин улсын нууц задруулсан хэрэгээр яллаж байсан түүхтэй. Тухайн үед Баатар улсын нууц задруулсан хэрэгээр 7 жил ялавч ялаа идэлж суллагдсан ч өнөөдөр өөрийнхөө гин бурууг нотлохын тулд Хятадын тагнуулын хэрэгээр дахин хуулийн байгууллагад ханджээ. За тэгэхээр яагаад энэ асуудлыг тавиад байв нэг ер нь Монгол улсын тусгай тогтнол үндэсний аюулгүй байдал манай ард түмний хувь заяаг хүндсэн асуудал учраас би нямдорж Хятадын тушуулуулсныг төр засаг нотлоод өгөөч л гэж удаадаар тавиад байна. Тэгвэл хамгийн ноцтой нь энэхүү 45 хуудас тагнуулын материал донд төдийлөн олон нийтэд анзаараагүй нэг зүйл байгаа нь Хятадын тагнуултаа солилцсон гэх мэдээлэл дотор эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэд хэдэн шийпер байгаа нь өнөөдөр ноцтой байдал үүсгэж байна. Машин нууц гих дардстай хэсэг хугацаанд өнгөрөөсөн энэхүү материалын дийлэх хэсгийг гараар биш солилцдог байсан ч тодорхой хэсгийг нь бичгийн машинаар зогсон байдаг юм байна. Эдгээр мэдээлэлээс үзвэл Хятадын талынхан нямдорчоос улс төр эдийн засаг худалдаа ялангуяа эрдэнэтийн зэсийн баяжмлын Хятадд гарах асуудлаар засгийн газрынхаа бодлого үйл ажиллагаанд нөлөөлж чадна үстэй гэж хэдэнтэй асууж лавлан чадна гэсэн амлалтыг авч байсан тухай баримт үлджээ. Тухайлбал Хятадын соёлын төвөр халахвчлан тагнуулын байгууллагын ажилтнуудын хоорондын мэдээлэл Янжунхуа 18 дэрсэн түүнд соёлын төвийн Цао Дофо Тун Шоубин нар нямдоржоор дамжуулан Монголын засгийн газрын шадар сайдыг Хятадд нямдоржтой хамт ойрын үед ирүүлэх арга хэмжээг ав гэсэн үүрэг өгсөн гин. Ямд тэд нямдоржид дамжуулаараа хэмээн нийт 83 ширхэг өнгөт гэрэл зураг өгч явуулсан. Энэ бол хэдэн зуун юан гэсэн үг хэмээн бичсэн байдаг бол бас нэг мэдээлэлд Тун Шоубин Цао Дофон нар Янд эрдэнэтийн зэсийн үйлдвэрийг монголчууд бүрэн ашиглаж чадахгүй байгааг судлахыг даалгасан. Тэд эндээс 1 тонн зэсийг 700-аас 750 $7 худалдаа авах эрх олгосон байна гэсэн байна. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой эдгээр мэдээллийн хамгийн ноцтой нэг тэмдэглэл нь нямдорч сайдыг Бээжинд байх үед тухайн үеийн бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын дарга Ли Фэний орлогч Пен Чун гэгч Ян хүлээ авч уулзаад чи Монголын эрдэнэтийн зэсийг оруулах ажлыг чадахын дотор хийх хэрэгтэй. Бид оронд нь Монголд юу дуртайг нь өгнө гэж хэлсэн байна хэмээжээ. Харин энэ мэдээлэлд нэрэн дурддагдж байгаа Янжунхуа гэгчийн тухайд Хятадын тагнуулын газрын байгууллагын харьяа соёлын төвийн ажилтан бөгөөд удаадараа Улаанбаатар томилтоор ирж нямдорч түүний ойр орчныг тагнан судалж улмаар нямдорчийн Бээжин явах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Янжунхуа 1992 оны эхээр нямдорчийг дагуулan Бээжин явсан хүн байжээ. Нямдорч тэр үеийн хууль зүйн тэргүүнд сайдынхан хувьд засгийн газраар дамжин улсын баг хуралд өргөн баригдсан хуулийн төслийг боловсруулахад шууд оролцдог байсан Хятадын тагнуулын байгууллагын анхаарлыг ихээр татсан тухай тэмдэглэгдсэн байдаг юм а. Тэгвэл эрдэнэт үйлдвэрийн туйлын араас нямдорчийн хушуу дүрэн улаарч бас нэг асуудал нь зоригийн хэрэг. Хуулийн байгууллагын зүгээс шалах ажиллагаагаа тодорхой явуулж улсын нууцын сэргийлэлтэй гэдэг утгаараа шүүх хурлыг хаалттай явуулж хэргийг шийдвэрлсэн. Гэтэл улсын хурлын тэд даргын мэдээснээр улсын нууцад давагдсан материалыг хаалттай ус нээлттэй шүүх ёстой байсан гин. Түүний хэлснээр бол зоригийн алуурчдыг зохион байгуулалтаагаар бий болгож бусдыг гүтгэж хэлмэгдүүлж байгаа юм баг. Хуулийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай улс төрч ийм мэдгэл хийж байхыг бодоход нямдорчийн хувьд хуулийн байгууллага бусдыг гүтгэж хэлмэгдүүлж бас болдог байна.
Харин яг энэ нөхцөлд Баатар генерал цаг үеэ мэдэрч нэгэн тайлбар хийсэн. Нямдоржийг гүтгсэн гих хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг хаалттай цэрэг сагдагаар бүслүүлж байгаад хийж болдог. Бусдыг нь хуулийн дагуу хаалттай хийж болдоггүй байх нь гэсэн сэтэл байлаа. Хэрв зоригийн хэрэгт хандсан Нямдоржийн тайлбар үнэн юм бол өөрийнх нь тагнуулын ажиллагааг илчилсэн Баатар генералд улсын нууц задруулсан хэрэгээр хилмигдүүлэх байдлаар ялгч хонзонгоо тайлсан гэсэн үг болж таарч байна. Тэгэхээр байгууллага хувь хүний нөөцтэй холбоотой бол хаалттай хэлэлц. Насан туршаагүй хүүхдийн хэргийг хаалттай хэлэлц гэдээ хоёрхан тохиолдол заасан байт. Энэ наад хэрэгчин болвол гэрт нь гарсан хэрэг. Энэ төрийн нөөц байхгүй. Анхан шатны шүүх хурлыг дуглаатай улсуулда хаалттай. Өнөөдөр Нямдорж яриад байгаа үстэй хаалттай шүүх хурл болох ёсгүй. За тийм гэж ярьж байгаа. Инээдэргээл шүүхийн давлцаадаг шатны шүүхэд хэрэг хэлэлцэж тэрний эцэслэн шийдэгдээг багтал одоо нөлөөлөхгүй янз бүрийн компанид ажил өрнүүлээд байгаа шүү дээ. Гэтэл намайг шүүхтэй хаалттай шүүж болдог. Тийм ээ. Бусад хэргийг хаалттай шүүж болдог. Нэг юм ойлголт гараад ирж байгаа. Шүүх хурлыг Нямдорж өөрөө удирдах хийсэн. Одоо инг тийм автос тийм мэдээ материал өгсөй тэрийг үзүүл тэр гэрчийг одоо асуу тэр гэрчийг одоо шүүх даргалах суулгачдаар босгоол асуугаал Тийм үү? Тэр гэрчийг одоо гарчихсан байхад нь оруулж ир тэрнээс дахиж асуу нөгөө гэрчин түрүүн ярьчихсан шүүдэ гэж тайлбар тавхтаар чамд ойлгуулах гэж ярьж гин гэл ингээл тэмдэглэлийн дэвтэрээ хараад ингээл яриад байсан. Нямдорж бол хохирогч бол гүтгсэн намайг гүтгсэн гэсэн хохирогч бол уул нь орох ёстой шүү дээ. Тэгсэн нууц задруулсан одоо нэхэмжлэгч болоод ирээд байгаа. Харин Нямдоржийн хушуудэр жиглсэн зоригийн хэргийн асуудлаар улсын хурлын гишүүн асан Тэмүүжин тун тодорхой тайлбар хийснээс хойш тэрээр энэ талаар хэсэгтээ дурсахаа боллоо. Нямдоржийн хуулийн салбар тогтоох гэсэн дарангуйлыг хизэнээс эсэргүүцэж ирсэн гишүүн асан Тэмүүжингийн хэлснээр бол Нямдоржийн энэ үйлдэл хууль шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн орлого гэдгийг өгүүлж Эрдэнэт үйлдвэр болон зоригийн хэрэгтээ үхэн хатан зуурладаг улсын хурлын дэд дарга Нямдоржийн эрх ашиг бүхий цаад санааг тун тодорхой илэрхийлсэн байна. Би бол аль намд гэхээс илүүтэйгээр хинүүст хамаатай аимшигуул гэдэгт бүр ач холбогдол өгч байна. Тодорхой улс төрчтэй хамаатай. Яагаад зоригийн хэргийг анх сэжиг тамга байсараа байнга Эрдэнэтээс холдуулж ирсэн юм. Хэний цагаалгаар хаашаа очих гээдээс учраас ямар хүмүүс холбогдох гээдээс учраас тэр сэжиг там руу явсан хүн болгоныг зоригийн хэргийн ажлын хэсгээс гаргаж ирсэн. Улс төрийн захиалгатай хэрэг гэж хин тогтоочихсон юм. Хин тогтоочихсон. Яахлаараа Эрдэнэтэд хинч мэддэггүй 16 настай хүүхэд ийм хэргийн захиалгын гүйцэтгэгчээр сонгодог билээ. Энэ зоригийн алга Эрдэнэттэй холбоотой гэдэг сэжиг таамаг анхнаасаа ч байсан. Захиалагч нь хэн байж болох вэ гэдэг сэжиг таамаг бас анхнаасаа ч байсан. Зүгээр улс төрийн маш хүчтэй нөлөө орж ирээд энэ таамаг руу явуулдгүй байсан. Явуулдгүй байсан хүч нөлөө сүүлийн 8 жил суларсан учраас энэ хэрэг тодорхой хэмжээний уршаа ахиц гарлаа. Би энийг л хэлж байна. 90-аас наад хэрэгт чинь болвол заадаг хэргийн өнгө таних гэж юм байт. Би бас гадарлаа шүү дээ. Өнгө нь харагдахгүй байгаа юм да. Хамгийн гол нь улсын хурлын дэд дарга Нямдорж Эрдэнэт үйлдвэр зориг агсан Баатар генерал гэгчлэн тодорхой хэдэн асуудалд яагаад ингэж ач холбогдол өгч бүр үзэн ядаж хорсох болов. Тэгвэл энэ бүх хэргийн учиг 1996 оноос эхлэн Нямдоржтой холбогдож хэрэг бүр түүний оролцоо их бага ямар нэгэн хэмжээнд байсан учраас эцтэй эдгээр хэрэгүүд нэг утасны үзүүр дээр төвлөрч мэдхээр боллоо. 1990-ад оны сүүлээр Хятадын тагнуулын гих хэргийг тухайн үеийн тагнуулын ерхий газрын дарга Баатар нар шалгах явцад Хятадын тагнуулууд төрийн өндөр албан тушаалтнуудаа уулзж байсан бичлэгт багван зэрэг албан тушаалтнуудын яриа бичигдсэн байжээ. Улмаар 1996 онд төрийн өндөр албан тушаалтнуудыг тагнаж чагнасан хэрэгээр тагнуулын ерхий газарт шалгалт хийхээр улсын хурлаас байгуулагдсан ажлын хэсэгт Нямдорж, Дашбалбар, Зориг, Одон Баатар нар багтжээ. Энэ үед тагнуулын ерхий газарт ажлын хэсгийн гишүүдийг ороход буутаа албан хаагчид нь сүрдүүлсэн байдалцаа зогсож байгууллагын шат бүрийг бүсэлсэн байсан талаар Нямдорж гишүүн ярьсан байдаг. Харин энэ бүхнийг тагнуулын байгууллагад ажиллаж байсан хуучны албан хаагчид үүсгэж тагнуулын байгууллагын коридорт хизээч буутаа зэрэг зогсдоггүй гэдгийг тодорхой илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл хит олон зүйлийг булзааруулж хаацайлах
оролцох нь энэ мэт мэдээжийн зүйл төр хүртэл гин алдаж худал хийх магадгүй нямд оржийн альва зүйлийг хэрхэн гуйлж олон нийтийн өмнө мэлзэж чаддаг вэ гэдгийг харуулсан энгийн жишээ болдго юм байна. Орход зэртэй. Шатны дойрог болгонд автомат өөрчлөсөн зэрэг зогсоогоол. За. Биднийг сүрдүүлж байна. Тэр шалгуудлаа. Тийм чинь бүхэл бүрэлдэхүүн энийг тийм физиш байдаг. Сайн бол Макаров бүх зүйлсэн харуулал байгаа. Оперативч. Үнээр автомат буу тэр байгууллагын дотор одоо зүүчгээд барьцгаад ингэ явж исэн байхгүй. Энэ шал үндэс. Миний хувьд бол би 1996-аас 2006 оны хооронд энэ тагнуулын байгууллагын дэд даргаыг 10 жил хассан. Тэгэхээр миний энэ алба хасж байгаа хугацаанд л ямар ч байсан тийм буудал сэрэг мэрэг байсан юм даа гэдэг би санахгүй байна. Нэгдүгээр. Тэгээд шолбор ороод Сэнгэ гэдэг хурандаг өрөөнд ороход сейфийн очил үзэхэд дотор нэг хавцлаг ярих гаргаж ирэл. Энэ юу гэсэн чинь шолборын тухай баримт гаргаж ирэл. За. Шалгалт дуусны дараа тогтоосон юм л да бид нэр хоёулсаар тагнасан гэдэг. Намайг арай өрөөнд оруулж дарамтлах гэж оролдоо. Тэр шалгах комисс чинь эхлээ миний өрөөнд ирсэн шүү дээ. Одоо Талигац зориг энэ нямд орж тэр Одонбаатар Талигац ташвалбар ингээд би хэлсэн та нар одоо үндэсгүй юмар одоо юу гэж шалгах гэдэг. Төрийн нууцын бас тэр үеийн хууль биш. Тэрний бариад шалгуулахгүй гэсэн. Тэгсэн зориг Талигац яваад гисэн би энд орохгүй. Та гур шалгаад өнгөө танилцуул би гарын өсөх зурна гэдэг. Ингээ яваад гिचсэн. Тэгсэн Нямдоржин гэдэг. Тэр нэгдүгээр хэвчсэн ажлыг үзэхгүй шүү бид. Огт тийш орохгүй гэдэм бай. Би дотроо мэдж байгаа. Нямдоржин хэрэг нэгдүгээр гэлцдэг байсан байхгүй. Нямдорж энд нэг ноцтой зүйл ярьсан тагнуулын ерхий газрынхан улсын хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн 4 гишүүний бүгдийг нь архиар хордуулж хөнөөхийг завдсан гэх мэдээлэл. Түүний ярьснаар бол ажлын хэсгийнхэн тагнуулын ерхий газарт ажиллаа дуусгаад гарахаас өмнө ёс олгож задлсан нэг жил архинаас гишүүд баг хүртжээ. Гэтэл үүнээс болж өөрөө ажлын хэсгийн дүгнэлтээ олгохын бүлгийн хурал танилцуулахаар танхимд орж ирээд хордож ухаан алдсан гэх. Дараа нь зориг агсан алгадаж дараа жил нь даш балбар агсан насурж эцэст нь Одонбаатар хараагүй болсон гэжээ. Харин Баатар генерал үүн тайлбар хийхдээ мэдээж тэднийг хордуулсан асуудал байхгүй. Олонхын бүлгийн хурал дээр Нямдоржийн тагнуулын асуудал яригдж нэг гишүүн түүнд хятадын тагнуултай холбоотой асуулт тавихад сандарсандаа ухаан алдаж унсан. Энэ үед даагаан болд аманд нь арх цутгаж сэрээсэн гэдгийг тодорхой өгүүлсэн байдаг юм а. Харин Нямдорж гишүүн үүнийг үгүйсэхийг оролдож ухаан алдсан бус хордож унсан гэдгийг болд гишүүн батлана гэсэн ч болд гишүүн энэ талаар ам нээсэнгүй. Тэгвэл тагнуул гэдэг нь ижлэгдэх үед тэрээр ухаан алдуунаж дарга нарын өрөөгөр уйлж гуйсан үнэн гэдгийг ерөнхийлөгч асан их хоёр даагаан болд зэрэг тухайн үеийн хэд хэдэн гишүүн баталдаг юм байна. Тэгсэн Нямдорж нөгөө шалгасан дүнгээ олонхын бүлгийн хуралдаа танилцуулж видеонд ороог мэдэхгүй. Тэгсэн олонхын бүлгээс хинч яасан. Гэхдээ чи өөрөө энэ хятадын тагнуул холбогдсон гэвээ цаанаас болсон гэж Нямдорж хэлсэн баг. Тэгсэн манер худлаа муураад унчихсан байхгүй. Тэрийг хариулж чадахгүй. Яг болсон барьчихсан нумрууд унчихсан. Тэгэхээр энэ даагаан болд үнэхээс унчихлаа гэдэг арх барайг уу гэдэг чи одоо зүрхэн агч байгаагүй сутгсан гэж байгаа амар. Тэгээ имлэг явсан зүг. Яг үнэн бол ийм л юм байна. Тэгээ сая Нямдорж бол нөгөө худлаа ярьдгаал яриад хүн бүтгэдгээрээ бүтгэл ийм л юм яриад байна. Урд айлын тусгаал өрний хүн гээд хэлчихсэн чинь ухаалдаж унаад Одоржин гам болд арх авчид цутгаад ухаалдсан хүнд арх цутгаад гэж ярьж байгаа. Одоо гэр чинь энэ болд байгаа л бол өчигдөр ярьсан инээсэн сууж л. Хоёр нь ойрхонд байж исэн юм чи ердөө нэг 2-3 хүн сандалны зааталт байж байгаа нэг гишүүн муужилчлаа ухаалдчихлаа л гээд хэлсэн. Тэгээд ойрхон байсан хэдэн гишүүд нь ямар ч байсан тэр үед бол янз бүрийн тэр хилцэж байгаа асуудал намаагүй болоод бид нар чи бүгдээр л босоод гүгээд яах вэ гэдэг. Төргөн тусламж дуудсан одоо ишээ даман татаад амнаас нь хөөс гараад нүд даман эргэлдээд тэгээд гар хөлн татагнаадал тэгээд хэцүү байдал байсан. Тэгээд хамгийн дөрөнд манай өрөөч бас харцсангүй ойрхон туслах руугаа хэлүүлээд нэг юм авэдэр гэсэн авцарсан тэгээд хийсэн. Тэгээд одоо тэр хүн босоод эрүүл салууд явж штэ. Ямар ч байсан хор болоогүй. Эмбэлцэгээс хойч дээдшүүний дарга байж байгаа сүүлд нэг хурдан гишүүн болсон хүн одоо нас орсон л да тэр хүн надад ингэж зөвлөсөн байхгүй. Одоо энэ Нямдоржийн асуудал нэгэд яригадад эхэллээ. Тэгэхээр та ерөөсөө ерөнхий сайдын хувьд бол Нямдоржийг төр огцруулад тий хууль зүйн сайдынхаа ажлыг өгөө тэгээд
Үнэхээр тийм үгүй гэдгийг шалгуулчих. Үнэхээр тийм биш вэ дахиад томилогдчих. Үнэхээр тийм байж магадгүй. Даашаа тийм биш яг мөнгө тогтохгүй ч гэсэн магадгүй гэсэн сэжигэл таамаглал байвал тэгвэл болиулчих. Гэж зүйлсэн байхгүй. Энд чинь өндөр ёс суртахуунтай ажил гэж. Тэгэхээр би нямдарж нөгөө итгэдэг учраас нямдарж удаа за хүмүүс тэгж ярьж байна. Чи ер нь одоо нэрээ ир зэрэг гаргаад энэ ажлаа өгчүүл яасан. Гэтэ түр. Тэгэд үнэхээр шалгадаад юу ч биш байвал гоё штэ. Тэ? Юу ч байхгүй нэгэд ингээд эсвэл одоо ямар нэгэн сэжигтэй юм байвал нэрээ одоо бас чамд ч надад ч хэцүү штэ чинь. Та ёстой нэр ахаад нүдэнд нөлөөсөлгөнэ. Та ёстой муухай хүмүүс шиг өгөнд орох гээд байна. Та яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Тэр муухай хүмүүс чинь намайг ингэж яагаад тэгээд намайг танаас салгаа дараа нь таны сулруулж байгаад ингээд ерөөсөө энэ улс орноо тоглох гээд байна штэ. Гэхдээ би за хавтай дээр хөрөх юм хамт жаргал зовлонгоо туулж ирсэн мөн ямдарчдаа итгэхгүй энэ ингээд гуугаад нүдэндээ нөлөөс чирэг нөлөөд хахад бол нэрээ тиймдээ за яах вэ? Гэхдээ одоо энэ асуудлыг бол өөрөө ирэхгүй ярихаас аргагүй юм байна. Тэгээ ярий да. Тэгэхээр яг их хурлын хуралдаа нэг хаалттай хийж байгаа ярий гэдэг яасан. Тэгээ сүүлд нь бас зарим нь хэлдэг юм. Уутаас шалгуулах хэрэгтэй байсан. Итгэж болохгүй байсан. Одоо таныг яаж юм ч гэж. Нямдарчийн тухайд олонхын бүлэгтэр ухаан алдаж унсан шалтгаанаа ажлын хэсгийн гишүүдийг хордуулсан гэдэг хардлагатай холбоотой тайлбарлахыг хичээдэг. Өөрөөр хэлбэл тагнуулын хэрэг илэрсэн үеийн цочрлоо барьж чадлагүй ухаан алдсан шалтгаанаа даш балбар зориг агсны хэрэгээр нуух урлах гэж ойлгож болох юм а. Гэвч олон жилийн дараа арай гэж илэрсэн зоригийн аллагын хэргийн захиалагчийг илрүүлэхгүй байх сонирхол улсын хурлын эдийн даргад байгаа юм биш үз гэх ойлголт олон нийтийн дунд үүслээ. Үнэхээр ийм эрх ашиг байж болох уу? Зоригийн хэргийн тухайд аллагын хэргийг тусгаарлан шүүхээр шийдэж, захиалагчийг дахин хавц тэрэг үүсгэн шалгаж байгааг хуулийн байгууллагаас тайлбарлаж, захиалагчийн хэрэгт улсын нууцад хамаарах материал багтаж байгаа учраас олон нийтэд дийлэх боломжгүй гэдгийг тодорхой илэрхийлсэн. Ямар ч хуулийн мэдлэггүй хүнд ойлгомжтой энэ зүйл олон жил хуулийн байгууллагын нэр барьсан гэдгээр ялгарх дуртай нямдарч гишүүний хувьд бүрч энгийн байх нь мэдээж. Гэтэл Эрдэнэтийн дуулааны дараа зоригийн хэргийг залгуулan барьж авсан нямдарч гишүүнд хэргийн захиалагчийг илрүүлэхгүй байх ямар ашиг сонирхол байж болох вэ? Иймдээ тул өөрийнх нь ярьсанчлан Хятадын тагнуулын хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн 4 гишүүнээс 2 нь нас барж, 1 нь хараагүй болсон шалтгааныг өөр талаас нь бас харж болох юм а. Ажлын хэсгийн гишүүдийг бүгдийг нь хордуулах сонирхол хүнд байсан болоод нямдарч гишүүн өнөөдөр эрүүл сарвал хэрүүл урал хийгээд явж байгаа нь бүрч сонирхол татж байна. Хамгийн гол нь зоригийн хэргийн учиг хүссэн хүсээгүй Эрдэнэт рүү чиглэдэг учраас энэ үйлдвэрийн зэсийн баяжмлыг Хятад руу гаргах үндсэн ашиг сонирхол хүнд байж болохыг тагнуулын их 45 хуудас материал авагдсан баримт харуулсан билээ. Магчин Баатар гэдэг хүн чинь Хятадын тусгай албанд элсэн эх орноос урвсан гэдэг 25 жилийн ялтаа хэрэг тулгаад 20 жил болж штэ. Нэмдэрч Хятадын тусгай албанд элсэн гэдэг нь худлаа. Эх орноос урвсан гэдэг нь худлаа. Одоо энэ чинь эх хурлын гишүүн чинь дандаа манай намын нөхдөд байна те. Одоо та бүхэн ажлаа хийгээрэй. 6 сарын 29-нд Лувр явж яхад нам мэдээлэл гаргасан. Хаанч ярина нэг. Чинээнд нь тулсан ярина шүү. Нэмдэрч булганыг зохион байгуулж Оросыг Орос руу гаргах гэж байна гэсэн ийм мэдээлэл цацсан байна. Мэдээлэл цацсан байна. Би тэр булганыг ерөөсөн танихгүй. Тэрийг хулангаар дамжуулж хийх гэж байна гэж. Хулангийн хурлын гишүүн өгснөөс хойш хугацаанд би тэр хүнтэй нэг ч удаа тааралдаагүй. Монголын улс төрийн 20 гаруй жилийн түүхэнд ерөнхийлөгч улсын хурал засгийн газрыг хооронд нь хагралтуулж уралдуулсан үйл явдлын эхлэл бүр нь нямдоржоос үүдэлтэй байдаг нь бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл улсын хурлын эсрэг төрийн тэргүүнийг төрхиж тэмцэлдүүлдэг гол ажиллагаа нь тагнуулын үеийн эд дуулианаар идэвхжиж анхны ерөнхийлөгч Очрбатын үед ч багунд ерөнхийлөгчийн үед ч үргэлжилж байжээ. Ийм нөхцөлд ишиг эврээ ургахаар ихийг мөрөгдөг хон сүүлдээ ерөнхийлөгч алсын инх баяраас нулимс сэлгэнүүлэн амгууж байснаа мартаж 2009 оны сонгуулиар намынхан аппаратыг түүний эсрэг босгож амар нь шороо өмхүүлсэн гол хүн гэж үздэг. Улмаар өөрийнх нь олон ног гэрчлэх инх баярыг баримтлагдах үед одоогийн ерөнхийлөгч элбэг дорчтой гар нийлэн хууль зүйн дотоод хэргийн сайдын хуваар дэмжлэг үзүүлж байсан нууц биш. Харин өнөөдөр эргээд элбэг дорч ерөнхийлөгчийн эсрэг улсын хурал дахь олонхын бүлгээд төрхирч мөн л огцруулах хөдөлгөөн өрнүүлсэн. Үнэн дээр 2 сар хүрэхгүй хугацааны дараа
удаа тэртээ тэргүй албанаасаа буух ерөнхийлөгчтэй ингэж тэрсэх огцруулах шалтгаан байгаа билүү гэдэгт нийгэм эргэлзээр үдийг хүрсэн. Тэгвэл төрийн эрх барих дээд байгууллагыг төрхөрч Монгол түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон үе үеийн төрийн тэргүүнийг муухай харагдуулах нь хинт хэрэгтэй юм бол лавл Монгол улсын иргэд Монголын нийгэмд хэрэггүй. Би баримт гэлээ. Улсын их хурлыг одоо очроод ерөнхийлөгч байхад улсын их хурл очроод ерөнхийлөгчийн эсрэг турхирч байлаа. Турхирах гэж чадаагүй л дээ. Зөрчил үүсгэж байлаа. Багвынтын ерөнхийлөгч байхад Багвынт ерөнхийлөгч улсын их хурлын хооронд мөн зөрчил үүсгэж илээ энэ нөхөр чинь. Сонин дээр бүгд бичсэн байгаа. Огцруулан энэ төр гээл. Байсан шүү дээ энэ нөхөр чинь өөрөө их хурл дээр хэлээ. Инкоер ерөнхийлөгч байхад мөн л инкоерийн эсрэг улсын их хурлыг бас л турхираад байсан шүү дээ. Өнөөдөр илбэгдэрж ерөнхийлөгч юм тийм ээ. Бас л улсын их хурлыг тэнд л одоо огцруулах гэх юм яриад байна шүү дээ. Ингээд энэ нөхөр дөрөв ерөнхийлөгчийн нүүр үзэгт яагаад ерөнхийлөгч их хурлын хооронд хагаралтуулах гэдэг байгаа юм бэ? Яагаад хуулийн байгууллагуудыг бас ингэж мөргөлдүүлээд байгаа юм бэ? Хүчний байгууллагууд. Би өөрөө энэ өмнө зүгийн чиглэлээр олон жил ажилласан учраас энэ бол хятадын тагнуулын арга барил. Ярим байхгүй юм. Түүнхээр нямдууч хятадын тагнуул биш байлаа гэхэд түүнд хуулийн байгууллага шалгуулахад айх зүйл баймааргүйсэн. Энэ талаар ерөнхийлөгч асан их баярч мөн нямдуурчид учирлаж байсан ч ямар ч шалгалт хийгдэлгүй байсаар асуудлыг баатрийн зүг эргүүлснээр тагнуулын асуудал өнөө хүртэл учир битүүлэг хэвээр байна. Улсын хурлын гишүүний ёс зүйн байдлын хууль гэж бий. Хэрв нямдарч үнэхээр бурууг бол улсын хурлын дэд даргын хувьд эх орносоо урвсан урагч гих олон нийтийн эргэлзээг үгүй хийж улс төрийн замнал нь уламж дардан болох нь мэдээж. Монгол Ардын намын хувьд ч нэр цэвэр нэг гишүүнтэйгээ үлдэж олон нийтийн итгэл найдварт жаахан ч гэсэн гэрэл асайхан мэдээж. Эсбөгөөс офшорын хэрэгээр баяр цогтыг хамгаалсаар байгаад эцэстээ нам улс төрийн хүчнэрээ сүрсэн арчилсан намын түүхийг давтаж болох юм. Мэдээж улсын хурлын дэд даргын нямдарчийг эх орносоо урвсан уу үгүй юу гэдгийг шалгахаас нааш эдгээр мэдээлүүд тодорхой болохгүйч Монголын улс төр ард түмнийг хаглан бутрахаар улаар нь дайрч буй энэ мэт түүний үйл хөдлөл бүр хэрийн бохотой нийлсэн гэрийн нохоо аюултай гэдгийг санагдуулсаар байдаг юм а.